Яваажингийн цэцэрлэг 10 дугаар анги. Өө Идажи, чи Япон явах гэж байгаа юм уу? Яг гэж хүний юм дураараа хараад байгаа. Хоккайдо руу хэнтэй явах гэж байгаа юм? Хэн явна гэсэн? Хоккайдогийн бэлчээрийн газар нэг алдартай гэхээр нь сонирхсон төдий. Ингээд би яг чамд юм болгоноо тайлбарлаж явах ёстой юм. Япон руу явах байсан ч миний дур. Юм л бол битгий ховын хэрэгт оролцоод бай гэдэг байж. Эрэх боломжийн цагийн ажил юмсан. Хүсэхгүй байна. Хийхгүй. Яасан ч хийхгүй. Би чамайг зориуд санал болгочихсон байхад хийхгүй гэж яаж болдго юм бэ? Чи намайг ажилд авахыг санал болгоо юу? Чи юу? Яах гэж? Тэртээ тэргүй тосхны нэг хүнийг сонгох хэрэгтэй болно. Би энэхүү хүмүүсийг сайн танихгүй. Тэгэд чамтай ажиллах нь илүү амар байх болно. Тэрнээс гадна чи хүний юм гэлтгүй хичээнгүй ажилдаг штэ. Тийм болоод л намайг ажилуулахыг хүсэе юу? Чи ч тэгнэ л дээ. Надад ажилд авах хүн олдохгүй болоод ингэж өгч бодоо юу? Ямар хүүхэд биш те. Чи заавал уучлаарай баярлаа гэж хэлүүлж ойлгодог хэрэггүй. Өчигдөр хашгичсанд уучлаарай. Тэр хоёр өгсөнд баярлаа. Болов уу? Зүгээр дээ. Тэгээд энэ цагийн ажлыг хий. Чи голлон хариуц шийх болно. Лав гараг ихэд шин санаа гаргаж өгөх ёстой болохоор морин тойруулгын ажлаа дуусгаад нэрэтийн группжуулж ирэх ёстой шүү дээ. Дайна чи лав гарагт хичээлээ дуусгаад эгжийнхээ оронд далайн эргийн морин аяллаа газарт ажиллаж чадахгүй биз? Тийм бол яах гэж илүү зөндөө цагийн ажил хийж биеэ зовж идэв. Дунжуу надаас гуйгаад байсан юм аа. Би ажлыг нь голлон хариуцах юм гэсэн. Тэгээд ч сая вон гэдэг баг мөнгө биш шүү. Та өнөхөр Юнху ахтай аялаар явна гэж юу? Тэгэлгүй яах юм? Форестийг хэрхэх талаар зөвлөгөө авч. Тэрнээс гадна Хоккайдогийн тэр бэлчээрийн газар их алдартай. Би тэнд байдаг мордын бичлэгийг үзсэн. Сэтгэл маш их хөдөлсөн шүү. Гол учир нь наадах юм биш шүү дээ. Найз залууч хойлохноо аялаар явахыг санал болгочиход байна. Гэхдээ бүр 3 өдөр шүү. Хөөе, бид хоёр зүгээр зугаалах гэж байгаа юм биш ээ. Ахын хэлж ярьсан газрыг бүгдийг нь үзнэ гэвэл цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Хичнээн завгүй байсан ч гол зорилго ганцхан хормын дотор биелдгийг мэдгүй гэж юу? Эрэгтэй хүн аялаар явъя гэж байгаа тантай эцгийг нь үзье гэж байгаа хэрэг. Харин та эцгийг нь үзэх гинэ? Жоох юм байж ярихгүй юм гэж байхгүй маа. Та миний насан дээр хүнтэй сууж бас салаад үзчихсэн шүү. Яагаад энэ тухай яриад байгаа юм? Хуучин нөхөртөөгөө хамт амьдарч ээж найз залуутайгаа аялаар явах талаар бодож идэг. Ямар ч хүн энэ тухай төсөөлж чадахгүй бах та. Би таны оронд ажиллаж өгөхгүй шүү. Форестиг зүчээндээ ганцаараа байх үеийн бас сургаж байгаа байдлаа бичгээрэй. Баярлалаа хаа. Зочд буудланд ажигүлдэ гэхдээ зочд буудлаас холгүй газар их гоё зүслэнгийн байшинд өргөцсөн. Баруун гарах өрсөн юм л да. Чи хаана байхаа шийддэ? Байрлах газраа юу? Би зүгээр л бэлчээрийн газарт байрлахад болно шүү дээ. Надтай хамт унтахгүй хэрэггүй. Юундаа инглих гайхсан бэ? Хосууд хамтдаа аялаар явбал цуг унтахаас биш тусдаа унтдаг гэж юу? Үгүй тэр байна. Надтай нэг өрөөнд байна гэхээс санаа чинь зовоод байгаа юм уу? Дахиад л шуудхан хэлчихье. Тэгвэл тусдаа өрөөнд байхад болох юм байна. Тэгээд цуслангийн байшин бэлчээрийн газраас ойрхон болохоор тэнд байх нь дээр бололтой. Их олон өрөөтэй. Танд сайн тусмаа удаан аажмаар таньж мэдмээр байна. Тэхийг хүсэж байна. Тэгээд энэний оронд чи арх ууч цагтаад миний өрөөнд унтаж болохгүй шүү. Би ч гэсэн эрэгтэй хүн.
Тэр үед удаан тесч чадахгүй л дээ. Чадахгүй. Би дахиж тийхгүй. Мэднэ. Нэр би амралтын газраас зохиох гэж байгаа фестивалыг хариуцахар болсон. Хоёулаа 3 хоног хэртэ уулзах чадахгүй болтой. Мэдж байна. Хурлын үеэр сонссон. Юу вэ? Би фестивалыг хэрхэн зохиохоо бодоод олчихлоо. Чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ удаа зохиогдох фестивалийн гол сэдэв бол гэр бүлийн эв нэгдэл. Хүмүүс хоорондоо өрсөлдөх болно. Морины тулаан. Жихнээсээ морин тулаан хийх хэрэгтэй. Морины баг өмсөд. Янзтай гоц. Тэнд хүүхэд шиг юм шүү. Том хүмүүс баг өмсөж болох юм уу? Энд ч л гол нь байхгүй юу? Баг өмсөд энэ хугацаанд хоримтлагдсан бухимдлаа гаргах хэрэгтэй. Хан Дунжуу. Чи юм л хүний янз үзэж байхаа боль. Над хэцүү байна. Гойж байна. Хүн зовоож байхаа болж үз. Нэг иймэрхүү. Ямар вэ? Баярлалаа шүү. Ээж нар гахаан тоороо барих тэмцэн. Манай амралтын газар юу гэж бодоо вэ? Ингэж болно гэж бодоо юу? Ээжүүдэд хэцүү бол аауд оролцож болно штэ. Уламжлалт хоол хүнстэй танилцах. Жэжүү арал дээр л идэж болох хоолоор амралтын газрын хүмүүсийг дайлах хэрэгтэй. Иймэрхүү юмыг өөрсдөр нь хийлгээд идүүлж болно штэ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Газар хаглуулбал ямар вэ? Хотод амьдардаг хүмүүс газар хагалж үзээгүй байж таарна. Тэрнээс гадна өөрсдийн тарьсан ногоог аваад явж болохоор гэр бүлийн тариалангийн талбай бий болгож өгөх хэрэгтэй. Гэр бүлийн тариалангийн талбай гинэ? Тийм ээ. Тийм болохоор жирийн нэг амарч зугаалаад явдаг амралтын газар биш. Байгальтайгаа танилцж болох амьдралд ойрхон амралтын газар. Ямар вэ? Янзтайгаа үсттэй. Энэ ямар уран сураалтын газар биш дээ. Энд амархаар ирсэн хүмүүс яаж ногоо тарьж тэрийг хураах болж байна? Эндхийг мэрэгжлийн хүмүүст хариуцуулж болно штэ. Мандрины мод тарьсан ч болох юм бэ? Энд спортын төв барих болно. Спортын төв барьснаас гэр бүлийн тариалангийн талбай болгоул зүгээр юмсан. Спортын төв, гольфийн талбай байдаг л зүйлүүд штэ. Зөвхөн танаа амралтын газраас мэдэрч болох шин санаа хэрэгтэй биш гэж юу? Тийм үү? Сайхан санаа биш бол та. Яагаад тэгж боддог вүлээ? Амралтын газарт маань ирэх хүмүүст тохиргооргүй санаанууд байна. Тэгээд ч ихэнх хөгжлүүлэгчид иймэрхүү өмц зүйлээс илүү тансаг, дээд зэрэглэлийн үйлчлэгийг илүүд үздэг юм. Тэрнээс гадна гэр бүлийн тариалангийн талбай байгуулна гэдээ байгаа газар зогсолбор барилга барин шүү дээ. Захирлын газрыг тусгаал авч үзэж байхад иймэрхүү хачин Үйлчлэгээ гэхээр заавал дээд зэрэглэлийн байх ёстой гэж юу? дээд зэрэглэлийн үйлчлэгээ бол байдаг юм. Манай амралтын газраас мэдэрч болох нөгөө сайхан мэдрэмж төрүүлэх санаа гаргах хэрэгтэй шүү дээ. Хотын давчгийн орчинд амьдардаг хүүхдүүд морьтой нөхөрлж, байгалаа хайрлж, тэрхүү орчноос баяр баясгалан мэдэрч чадвал энийг харсан эцэг эхчүүдэд ч баяртай болно. Манай амралтын газар хүмүүсийн хувьд сайхан дурсамж болон үлдэнэ. Бүгдээрээ болохгүй талаас нь бодоод байлгүй. Дахиад сайн шалгаад үзсгэ. Жэжүү арал дээр л мэдэрч болох баяр баясгал. Бодож үзүүштэй юм байна. Энэ ердөө санаа төдий болохоор сайн уншаад үзсгэ. Дараа дахин хурал хийх хэрэгтэй юм байна.
3 өдрийн турш царайгаач харуулгүй ажил хийгээд байсан. Мундаг bay шүү. Танд таалагдахгүй ах шиг байсан да. Юу гэмээр юм дээ. Нэрслэгтэй гэхүүдээ 100% баттай биш л бол шийдэхэд хэцүү байдаг. Тийм ч юм уу? Гэхдээ хурал их сандраад гин байна шүү. Урд нь юу ч бодлого ажиллаа хийгээд явдаг байж. Харин болно болохгүй гээд байхаар сандарч бас тэдэс өссөж байна. Дайсан нь манай талуу гэдгийг ч мэдэхгүй хүн шүү. 3 хоног өнгөрсөн болохоор одоо царайгаа харуулах юм байх үстэй. Тийм ээ? Ид хаажи. Захирал хурлын материал хэрэгтэй байна гэд өрөөнд хүрээд ир гэж байна. Чи түрүүн цаа захиралтай юу ярьж байсан юм? Сүртэм яриаггүй. Яасан? Яагаад ч вэ? Цаа захирал бидний санал болгоод байгаа санааг эсэргүүцэж байгаа. Тийм ч учраас тэр биднээс октоор санаа бодолтой хүн. Ажлынхаа талаарх мэдээллийг битгий хамаагүй задлаад байгаарай. Нэг компани хүмүүсээс юунд хоёр тал болоод байгаа юм? Тэгээд ч тийм яаралтай ажил биш байхад энийг заавал одоо хийх ёстой хэрэггүй? Түрүү намайг хуралдаар хүмүүс барьж идэх гэж байгааг хараагүй эргүү. Тэднийг олон юм хариулахын тулд сайн бэлдэх хэрэгтэй. Ойлгов уу? Намайг юм хийх болгонд олон юм ярьдаг амьтдын амийг таглах болно доо. Аваач. Яасан жиний оноо? За, ойлголоо. Одоо очлоо. Хөөе. Би гарчхад ирье. Гэдэс үсэж байсан ч тисэд ажиллаж байхад нэг их яаралтай ажил юм шиг байгаад байсан. Найз өсгөтэйгээ ярамгцаа гараад ялах болчих шүү. Нээжи удаан уулзсангүй шүү. Сайн байна уу? Бид хоёр гомтой шүл идэхээр явах гэж байна. Хамт явцгаая. Дунжуу их хамтдаа хийдэг газрыг мэднэ гэсэн. Хаалуу. Би цагийн ажлыг хийхээр явах ёстой л доо. Тийм байсан ч өдрийн хоол идэх хэрэгтэй штэ. Хамт явъя. Хамт явал да. Яасан? Таалагдахгүй байна уу? Би зүгээр л гомтой шүл гэж утсан юм. Махта шүл гэж ийм байдаг бахны. Жиж Арлын гомтой шүл ийм л байдаг штэ. Идэд үзэлтэй. Арлын гахаа мах их газрын гахаа махнаас өөр шүү. Тийм билүү? Чамайг гахаа мах идэж чаддгүйг мартчихсан байна. Битгий идэ. Өөр хоол идэ. Зүгээр дээ идээд л үзье. Жиж Арл дээр л ийм хоол идэн штэ. Зүгээр гэж юу? Махын идэх хэрэггүй. Гой мөнгөн л идчих. Даажи чич сайд жий шүү. Миний хийг идэх үү? Тэгээ өгч. Би бүгдийг нь идчихье. Чи дэндүү идэж байгаа юм шүү. Намайг зүгээр орих. Өлсөн үедээ энэс ихийг иддгийн. Та хоёр их дотн харагдаж байна. Хаяа атарах юм аа. Хөөе. Заваан гэдэг нь хамагмаа засчихлаа шүү. Уучлаарай. Нэг их болоогүй л юм штэ. Атархах гэдэг үгийг сонсоод сочирдсан бол л та. Үгүй би бид хоёр уулзах болгондоо муудалцаж байхад дотн гэж хэлэхээр Дотн болчихвол бүр баларх юм байна л да. яасан бэ? Муудалцсан хэрнээ дотн хүмүүс байдаг штэ.
Та хоёр яг тийм. Төр хүлээгээрэй. Яс ихчээ. Амрууга иччихэд байсан юм аа. Чи амруу нь халгадаад өгөхгүй яагаад? Ихчээ! Дахиад нэг гомд ташуул өгч. Захирал фестивалийн талаараа ярих юм байна гэсэн. Бас юугаа ярих гэсэн бол доо. Яах гэдэг юм бол. Хуралтай байна, завгүй байна гэд хэлчих. Тэгэд гайгүй шиг сурталчилгааны хуудас гаргаад хараа. За. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг гаргасан үзүүлэлт байгаа юм. Соо захирал 7 хоногийн сүүлээр явах болохоор эрт гаргаж өгч байгаа юм л да. Мингэхэд соо захирал Японд руу ямар ажиллаар явах гэж байгаа юм? Фрэнсийн салбар амралтын газрын нээлтийн ажиллагаанд оролцохоор Хоккайдо руу явах юм гэсэн. Хоккайдо. Хоккайдо гинэ? Найз залуутайгаа аяллаар явахдаа иймэрхүү юм өмсөх хэрэгтэй. Арай илүү чөлөөтэй загварыг нь сонгодог байж юу? Ямар гоё вэ? Юнхаа ах салсан гэдэг нь баттай үз. Манай ихчээ байнга хүнд хурдагцаар агаад. Тийм ээ. Аха. Энэ машин хурдна уу? Намайг суулгаж болохгүй юу? Яагаад миний үгийг үл тоомсорлоод байгаа? Өнөөдөр надад хангалттай хэцүү байна. Сурагчаа. Намайг дайн гэдэг юм аа. И дайн. Чи надад битгий саад бол. Би завгүй хүн. Би завтаад ингэж байгаа юм биш ээ. Би танд талтаа болохоор л тэгээд л юу? Би эхнэртэй. Бичлэг хийж байгаад нөгөө мундаг морь сургагчид үзүүлвэл Форест давхдаг болох болно. Өөрөө надад нэг юм амлахгүй юу? Амралтын газраас зохиох гэж юугаа тэмцэнээс өмнө энэ золиг давхгүй бол миний амссан юу үлээд нэрэд сэтгэл санааны охирлын төлбөрийг оруулж төлөөрэй. Ахаа наадах чинь. За. Тэгэд. Тэгвэл ойлголоо. Чи сайн санаж яваарай. Тэмцэн болохоос өмнө шүү. Та юунд нөхөн төлбөр өгөх гээд байгаа юм? Чи бид хоёр энэ морийг сонгосон шүү дээ. Давхдаг болсон ч тэр хүнээс илүү бид тэжээх нь дээр санагдсан юм. Бид гинэ? Амралтын газар очичоод ян ах юм орыг имчилчихвэл бүх асуудал зэгцэрх юм байна. Аяллаар явах гэж зовж байна. Хөөе, чи одоо ирж байгаа мó? Өдий болтол юу хийж байсан? Та Пегинсу ахын талаар юм мэдэх үү? Пегинсу гинэ? Юу хүн? Юнхаа ахын нарийн бичгээ. Танаас асуугаад юу ч хийх вүлээд. Энийг аяллаар явахдаа өмсөөрэй. Билэг. Хөөе, юу болсон юм бэ? Юу юм бол? Яасан? Хэлэх юм байгаа хэрэггүй? Яагаад муугаа хараад байгаа юм? Ажлынхаа материалыг их хурдан гаргаж өгсөн байлаа шүү. Яаралтай гэвдээ. Яасан? Ямар нэг асуудал гараа юу? Гү яах вэ? Хөөе. Наад чинь юу юм бэ? Таа нэг дээ. Танаа дүүч нүдгүй юм аа. Чамд ийм зохинож бодоод авсан байх та. Чи намайг ийм өмсөж байхыг харсан юм уу? Өмсдгөл болохоос надад их сайхан зөгтгий. Ойлгов уу? Энэ хүүхнийг дээ.
Ядрахгүй байна уу? Миний нойр хурж байна. Би ч гэсэн ядарч байна. Тэр галзуурсан байхаа. Над үзүүлээгүй юм аа. Тэр золигт үзүүлэх гээ юм байх та. Чимээгүй байл та хүн унтж чадахгүй нь. Уучлаарай. Аяллаар явхаас өмнө дуусгаж өгөх ёстой юм л да. Би их нэртэй. Ихчээ. Гэр бүл гэдэг хариу нандин зүйл үсттэй. Яасан ч салгаж болохгүй. Тийм үү? Юу яриад байгаа юм? Тийм ээ. Гэр бүл юу юунаас илүү ирэх юм? Тентхийн бэлчээрийн газрын замын төгсгөлд их олон жил болсон саки хийж зардаг газар байдаг юм л да. Тэнд хоёулаа саки уух болно. Зүгээр сонсоод сууж байхад л сэтгэлд маань төсөөлөгдөж байна. Форестийг эмчилж бэлчээрийн газар үзэж бүр сэтгэл догдолчихлоо. Таны гар их гоё юм аа. Таныг мэдхүү. Эрэгтэй хүний чихчийн хуруу эмэгтэйгийнхээ ядам хуруутай адилхан байвал заяаны ханууд байдаг гэсэн. Бид хоёрын хараа өөр байх шиг байна. Зүгээр л тийм байдаг гэсэн. Чи их ядруу харагдж байна. Фестивалийн төлөвлөгөө гаргах гэж зовж гинөө. Бараг дуусчихсан байгаа. Дуусах гин шүү. Дахиад хийгээд ир. Сайн үзэж харж байгаад Хараад байх юу байгаа юм? Компани төлөвлөгөө ямар зургийн хичээл вэ? Янз бүрийн өнгөөр бич тэмдэглэсэн байх ээ. Хараас хааш яас харагдаж байна. Яг л нэг хүн шиг. тэр хүн хийн. Тэрнээс гадна гадаад зохиогддог тэмцээний талаарх материалуудыг судалж, бас хурал дээр ярьж байсан зүйлсийг оруулж, бас тосны хүмүүс таалагдах зүйлсийг хүртэл оруулсан. Тийм байхад энийг муу төлөвлөгөө гэж байгаа хэрэггүй? Энэ фестивал миний хувьд хичнээн чухал билээ дээ. Бүх хүмүүс эсэргүүцж явахад би зөрүүлж байгаад хийхээр болсон чи хараа үсттэй. Тийм байхад тэгс ингэс хийж хийсэн наад имиж нь хурал дээр аваад орвол би юу болох юм бэ? Тэр ч тийм л дээ. Ямар ч өөсөөгүй. Ямар ч алдаа мадаггүй хий. Дахиад хий. Таныг мэдхүү. Эрэгтэй хүний чихчийн хуруу эмэгтэйгийнхээ ядам хуруутай адилхан байвал заяаны ханууд байдаг гэсэн. Тэр бүгжийг үзүүлэхгүй юу? Би бүх төрлөөс нь авчихлаа. Жуус уу. Би яг зүүдэлж байгаа бололтой. Яаж ч одсон та тохирохгүй бололтой. Уучлаарай. Үнэхээр их нэртэй эсхийг би шалгах болно.
эхнэргүй үсттэй. Тийм ээ. Би их нэртэйг нь мэдэхгүй юм байна. Би тийм гэж мэдсэн юм аа. Найз бүсгүйтэй юу? Байхгүй л болов. Тийм сайхан залуу ээж. Эхнэргүй бас найз бүсгүйгүй. Харин эр хүнд дуртай юм шүүз. Та ингэж инээж болохгүй хаа. Таны төлөөл лавлаж асууж байна. Би ихчээгээ хараад сурсан юм. Бака асуудалтай байсан ч анханасаа холбогдох хэрэггүй байдаг юм байна лээ. 고객님의 전화기가 꺼져 있어 삐 소리. Хэдхэн хоногт хийсэн гэхэд муугүй шүү. Энийг дахиад шинээр хийнэ гэвэл аяллаар явж чадахгүй байлгүй. Байна. Хой залиг минь хэн чамайг сурталчилгааны хуудасгаар гэсэн. Руугаач мэдэхгүй маа. Зөвшөөрөл авах чинь Багдад одоо бүр тосгоны хүмүүс зориулж баяр наадам зохиохгүй. Амралтын газраар үйлчлж байгаа хүмүүст урилга өгөх болно. Амралтын газрын үйлчлүүлэгчдийг өргөхөд болно. Ажил удаж яах гэв. Бидний тим их цаг байгаа эргүү. Тэгээ чи соён хуу захирал наад ажиллаа өг. Соён хуу юу юм бэ? Амралтын газрын захирал нь би юм шүү. Захирал нь юм бол захирал шиг нь бай. Яах гэж дэмим хийгээд байгаа юм. Та надад итгэж чадахгүй байгаад намайг халчихад өөрөө ирж ажиллаа хий. Ойлголоо залиг минь. Би наа чи өөрөө очих болно. Чи юу ч хэлгүй. Зүгээр сууж байгаарай. Ойлгосноо? Хоолойд миний өргөний өмнө зогсож байгаа хүнийг аав явуулсан уу? Гар утсыг нь ав. Хаашин ч явуулгүй манаж бай. Манай аав тим менежер шиг чадварлаг хүнд дэмий ажилд алгаж байх юм да. Танилцуулгын материалыг цэгцэлсэн юм. Тэмдэглэсэн зүйлс нь гол асуултууд байгаа юм. Уншаад үзнэ үү? Энэ хэмээх хийчихлээ гэж юу? Мэдээч штэ. Чамд их чухал гээ үздэй. Би хэд хоногийн туршид сууж Надаас бол шүнжин суусан гэдэг чинь үнэн гэж юу? тэр чинь юу гэсэн үг вэ? Чи хүний сэтгэлийг ойлгохгүй маа. Болий доо. Би ядарч байна. Чамдаа муудалцах ч чадлалга. Хуралдаа сайн бэлдээрэй. Соо захирал эхнэрээсээ бүр мөсөн салсан гэдэг үнэн үү? Яагаад энэ тухай асуугаад байгаа юм? Салсан эсэх нь баттай мэдэж өгч уулзж байгаа юу? Ах салсан гэсэн болохоор бүр мөсөн салсан байж таарна. Чи харсан юм уу? Бүх юм дууссан эсхийг сал хөргөдлөөр хариу үсгээс урсан эсэх нь чи харсан гэж юу? Ах надад салсан гэж хэлсэн. Яаж итгэх болж байна? Би ахад итгэж байна. Итгэж байна гин шүү. Юунд найдаж итгэж байгаа юм? Энэ хорвоод итгэж болохгүй ганц юм бол шалиг ирчүүд. Ах яхаа шалиг болчдөг үлээ. Эхнэрээс салаагүй ч хүнтэй өргөх нь шалиг хүний зам биш юу юм бэ? Дур булаан болохоор хүүхнүүд араас нь гүйдэг байхгүй юу? Тийм биш гэж юу? Тэгээ тийм шалиг амтнд галзуурлаан дуруулж чаад аимшиггүйгээр хамт аяллаар явах гээ юм биз дээ? Тийм үү? Намайг аяллаар явах гэж байгааг яаж мэдсэн? Яаж мэдсэн чухал эргүү? Чиний бодож байгаа шиг тийм аялал биш ээ. Форестийг эмчилж чи арай намайг аяллаар явуулахгүй тулд ажил алгасан юм биш үү? Чи намайг аяллаар явуулахгүй гэж Тийм ээ. Чамайг тэр зөвлөгт аяллаар явуулахгүй тулд ажил алгасан юм. Болов уу? Ир гэхээр ирж, яв гэхээр нь явж байдаг чам шиг тэний хүнд санаа зовсон юм. Тэрний ямар хүн гэдгийг сайн мэдэхгүй байж шүү. Би яагаад чамд санаа зовоод байгаагаа ойлгохгүй.
돌아갔던 익숙했던 길 단 한 번도 너는 내가 될 거라 잠시라도 생각 못했어 언젠가는 한돈주, 지 요스 хийгээд байна да. 기억하지 못하고 다 잊혀지겠지. Ганцаараа хийгүй байсан. Уулзсандаа баяртай байна. Тийм үү? Фестивалийн төлөвлөгөө гарсан уу? Тайлан хэрэгтэй болоо юу? Зүгээр л сонирхсан юм аа. Би Даажигаас асуусан л да. Тэр надад юу ч хэлэхгүй байсан. Хийх юм их байгаа. Одоохондоо бэлдэж байгаа төдий. Тийм үү. Томлолтоор явж ирч ихэд үзэхэд болох юм байна. Би сэлээ дуусчихсан. Та сэлдээ. Ир гэхээр ирж, яв гэхээр нь явж байдаг чам шиг таны хүнд санаа зовсон юм. Тэрний ямар хүн гэдгийг сайн мэдэхгүй байж шүү. 신경 쓰여서 Би яагаад чамд санаа зовоод байгаагаа ойлгохгүй юм. Бэлэн болсон уу? Аха, би одоо яваад очие. Хэрэггүй дээ. Цаг байна. Би чамайг очиж авъя. Танд хэлэх юм байна л да. Би очиж байгаад хэлье. За, хүрээд ирдээ. Байна. Хөвшин. Надад туслахгүй юу? Надад туслал та. Ах, яасан? Хөөе. Чи яагаад энд байгаа юм? Хурд болоход 30 минут үлдээд байхад баримт траалааж хараагүй байх гэж хаана байж байгаад ирж байгаа юм? Чи аяллаар яваагүй хэрэггүй? Хуралд авахгүй бол халагдах байх гэж айгаад яваагүй юм. Өгтөө ажиллачаад саяны цалингаа авч чадахгүй байх гэж айсан юм. Болов? Ажлаа хийлгэчихэд мөнгө өгөхгүй байх гэж бодоо юу? Мөнгнөөс олсон юм биш ээ. Ганц чи надад санаа зовоод байгаа юм биш. Би ч гэсэн чамд санаа зовдөг. Ажил чинь бүтээсэ гэж
бодож байна. Бид бибидээ санаа тавих нь хачин санагдаж болох ч байнга ингэж амьдрахгүй шүү дээ. Эвтэй байвал ямар вэ гэж бодсон. Чиний үгийг сонсохоор чийл намайг халамжилж байгаа юм шиг санагдчихлаа. Ядаргаанд орлгүй. Тайван амьдрцгаая гэсэн үг. Хүрлийн материалаа үзэж, толгой муутай аж илтгэл тавьж байхдаа алдаа гаргуул яана. Толгой муутайг нь шүү. Би толгой сайтай юм шүү. Мэдхгүй юм да. Би мэдхгүй юм байна. Ингэхэд чи зөвшөөрлийн бичгээ авахгүй байгаа юу? Энийг хийчгээд авч эхлэнэ. Ажлаа олигтой хийгээрэй дээ. Өөрөө харсан ч сайн хийсэн харагдаад байгаа юм да. Энэ тэргээр сэлгүүсэд байлгүй эргээд ир. Хүнтэй суухыг хүсэхгүй байвал аавынхаа дэргэд байж ажил сур. Надад уулздаг хүн байгаа. Их сайн хүн. Сахилгаан барааны компанид ажиллах дургу бол барилгын компани. Надад сайн хүн байгаа гэж байна. Чи ким менежерийг туслах юм бол тэгээд маргаашнаас ажилд орно үз. Ким менежер тэндүү муухай хандж байгаа юм шүү. 10 жил зүтгэж байхад гэр бүлээ болгож болно штэ. Уучлаарай. Таныг дэрэгдээ авахгүй байх нь аавыг дийлэх ганц арга байгаа юм. Аавыгаа дийлэх гэсэн зан чинь хэвээрээ байх шүү. Тэгэд ямар хүн юм бэ? Урдын адил танд тус болохоор хүний хувьд сонгоогүй. Бас ямар шалхаангүйгээр алдаж явуулахгүй. Намайг зүгээр л тайван байлга. Таны хэлсэн үгээр ах нар л явдаг байхад хангалттай энэ үгийг хэлэх гэж хүлээсэн. 기다린 거예요. Яаралт ажил гараад Японд руу явахгүй болсон. 7 хоног хэртэй болох байхаа. Ямар нэг таагүй юм болоо юу? Үгүй. Тантай өөрөө ярина гэж байсан. Салгаатай байна. Энэ яагаад одоо уртал ийм байгаа юм? Японд очиод эмчлүүлнэ гээд байгаагүй юу? Тэр байна. Нэг ажил гараад Японд руу явж чадаагүй юм аа. Чамайг ингэнэ гэж мэдсэн юм аа. Хөөе. Би энэ эдгээс өөрийн мэдгүй амтныг зарах болно. Нөгөө хүн чи одоо хаана байна? Хэлээд. Жижиг харал дээр байхгүй. Тэгвэл миний морийг яах гэж байна? Хэ хариуцах юм? Дахихгүй бол би худалдаад авчихнаа. Одоо болно. Худалдаж авна гэсэн хүмүүс ч олон байна шүү. Та жишээж чадвартай юм аа. Юу гайс юм бэ? Хүмүүст манай фестивалийн талаар танилцуулна гэж яарахгүй болохгүй. Аха, тэмцээнээс өмнө заавал давхих болно. Амлаж гин. Хөөе. Би чамд итгэж байснаас гэрийгээ хуучин дагуурт найдсан дээр байлгүй. Ингээд энэ залуус тэрний юун татагдсан юм болоо? Хөөх юм болов? Ийм мэдүүлж яаж болд юм бэ? Моринд их хайртай хүн байгаа юм аа. Ганц удаа харж үзчих. Огсуу. Хатаа сайн байна уу? Би энэ морины сургагч байгаа юм. Чи сургагч хэрэг үү? Ах минь.
Бачимдаад байхаар нь гараад ирсэн юм аа. Би ойрд ингэж ил амьдарч байна. Хичнээн хол гүйсэн чи бэрийнхээ алган дээр байдаг хүн. Та сайхан л харагдаж байна штэ. Хүүхдүүдийг салснаас хойш дахин уулзахгүй байхаа гэж бодож байлаа. Бидний хувь тавилан салшгүй холбоотой бололтой. Дунжуу сайн сууж байгаа юу? Хэдэн жил сүр сүлдгүй амтэн шиг амьдарч байгаад одоо л хавиндаа орж байгаа. Та чи юу хийж байгаа вэ? Жээжварл дээр бэлчээрийн газарт ажиллаж бас малын эмч хийж байгаа л да. Жээжүүд гинэ? Жээжгүй хаана? Аава. Ёгсоо, чи надтай уулзахгүй юу? Төр хүлээгээрэй. Чи юм болоод миний морийг хурдан даруулахгүй гэж байгаа юм. Гарч яваад ярилцъя. Чи миний дарга гэж бодоо юу? Тихмүү сургагч байж эзнийхэн зөвшөөрлгүйгээр морийг хэмцээд оруулахгүй нэгнэ. Тэр морийг амраахгүй дахиулаад байвал уралдаж яваад өгч мэднэ. Тэгэл Чи малын эмч юм уу? Нэгмүү сургагч байж хурдан даруулах хэсгийг би өөрөө шийднэ. Чи миний морийг маллахаа бол. Чи алагдсан. Хөөе, хурдан ажиллаач. би яасан ч тэрв. Таван гэдэг. 더러워 죽겠어 진짜. Чи зөвшөөрлийн бичиг авахгүй иргүү. Зөвшөөрлийн бичиг авах нь бидний одоогийн ажилд ямар хамаатай юм бэ? Тэрнээс гадна чи энд 그런 거 아니야? фестивальд оролцох урилга өгөх гэж ирээгүй хэрэгүү? Чи нэг сумаар хоёр тулаа буудна гэж мэдэхгүй юу? Зөвшөөрлийн бичиг авч бас хүмүүсийг фестивальдаа урих хэрэгтэй. Энэ бол бидний ажлыг амжуулах алтан боломж ахгүй юу? Инээс сайхан боломж олдохгүй болохоор жоохон баясгалантай бай. Хөөе, ийм хурцтай юу? Энэ их үнэтэй хослол штэ. Хичээ. Хүнд ажлаа энэ залуу даалга гээд байхад эвгүй санагтаад байна штэ. Зүгээр дээ, зүгээр. Өлсөж өгсөн хүний сүнс байхаа. Амралтын газраас зохиож байгаа баяр наадам болохоор бүгдээрээ оролцоорой. Нойр нэм хайсан чи битгий үг гэж хэлээрэй. За. Би хариуцъя та. Би энд хэсэг хугацаанд бай. Хоол унд идүүлээрэй. Тэрэнд их хэцүү байгаа. Битгий арих уулгаарай. Танд найдлаа шүү. За. Хэцүү байсан ч хоол идэх хэрэгтэй. Би өөрөө мэдье. Чамайг энд байгаад хар надад тухгүй байна. Одоо яв. Мэс заслын төлбөр болоод эмнэлгийн төлбөрийг төлчихсөн. Нас барсны бүртгэлд хамруулчихсан. Даатгалын компани бас эмнэлгээс дахин уцаар ярихгүй. Өрөвдөлтөй байгаа биз.
Ганцаараа юу ч хийж чадахгүй. Чамайг л зовоож байна. Солонгост мис засалд ормоор байна гэхээр нь энд ирсэн. Хэвтүүлэх хэмлэгийг нь олж эмчилгээний төлбөрийг нь бэлдэх болсон юм. 7 хоног хэртээ юу гинж бүтээж чадаагүй. 31 нас хүртлээ юу хийж амьдэрсэн юм бол тоо. Энэ байдлаар бол фестивал болохоос өмнө зөвшөөрлийн бичгээ бүгдийг нь авахаар байна тийм ээ? Хурдан авчихвал сайхан л байна. Зовхгүй ч болно. Тийм шүү. Зөвшөөрлийн бичгээ бүгдийг нь авчих юм бол чиний зовлон дуусах юм байна. Сайхан юм аа. Нөгөө Юнху ах байна. Хизээ ажилдаа ирэх юм? Найз залуугаа хизээ ирэхийг яагаад надаас асуугаад байгаа юм бэ? Ойрд танаа найз бүсгүй чамтай холбоо барихгүй байх чинь нэг тийшээ явчихаа юу? Чамтай юу ч ярих вт. Хөөе. Хаашаа явах гэв? Хөөе. Би яагаад вэ штэ? Машины хатлагыг өгч. Миний түлхүүрээр яах гэв? Чи дөрөв Маколи уусан штэ. Би жолоо барьж өгье. Чам жолооны үнэмлэх байдаг юм уу? Дадад жолооны үнэлэх байгаа шүү. Үнэндээ жолоо барьж үзээгүй л дээ. Тийм бол алхсан дээр юм байна. Ой, би болгоомжтой явнаа. Чи цогтуугаар жолоо барьж болохгүй. Би машинаар биш явгуу явна. Хөөе. Хурдангүйгээрээ. Би суулгахгүй шүү. Чи баригдвал үхнэ гэж мэдээрэй. Би ажилдаа ирэлгүй их удчихлаа. Уучлаарай. 너에게 하지 못한 말들이 눈 감으면 자꾸 떠올라. Нимбэгтэй цай ууж байгаа хэрэггүй. Урд нь уудгүй байсан юм аа. Гэхдээ нэг хүн уугаараа гэж гараа гаргаж хийсэн. Ядарсан үедээ уухаар сэтгэл сэргээ сайхан болчихдөг юм байна лээ. Их ядарсан харагдаж байна. Сайн сууж байсан уу? Их завгүй байсан уу? Утас чинь болохгүй байсан. Их санаа зовсон шүү. Чамайг их сансан. Жаахан ингээд твтээдэг. Хэсэгхэн зур. Хэд хоног алга болсноос чинь болж ажил овоорчход байна. Чи хаашаа явахгүй? Болзоонд явлаа. Би орой тийшүү битгий хүлээгээрэй. Согтуугаар жолоо барьж болохгүй гэдээ байсан байж сая Юнху гараад ирмэх зорхиод явчихдаг хэрэггүй. Яаралтай ажил гараад 7 хоног хэртээ холбоо барилдгүй байж байгаад одоо л уулзаж байгаамаа. Чи тэгвэл сая Юнхуд гологдсон хэрэггүй. Тэгвэл аяллаар явах өдөр сая Юнху яаралтай ажил гарчихлаа гэдээ явахдаа чам руу утсаар яриаггүй байх нэ. Чи энэс өөрөөр бодож чадахгүй нү? Хурлаа суулж аяллаар яваагүй гэлөө. Чи жүжиглэхтэй сайн юм аа.
Тийм ээ. Дахин юм яриха болий. Би юу ч гэж хэлсэн чи өөрийнхөө бодож тэр үгэндээ итгэдэг штэ. Тийм сүрх юм бол яагаад соо явахад байн голдогдож байдаг юм бэ? Би чамд юу гэж хэллээ? Эрэгтэй хүмүүс амар хэлбэр хүүхнүүд дургүй байдаг юм. Дуутгаар нь гүйж очиад аялаар явъя гэхээр шуудхан зөвшөөрч. Тийм болохоор чамайг ингэж үл тоомсорлаад байгаа юм. Зэвүүн амтан. Атгийн амтан. Яхаараа хүний сэтгэл өвдгсөн үгнүүдийг сонгож хэлдэг байна. Би чиний энэ зэвүүн зангаас болж чамаас салахаар шийдсэн. Юмуд бол хатуу хэлж миний сэтгэлийг өвдгөж байдаг үстэй. Би ганцаараа буруу юм хийдэг юм шиг бодож байна уу? Аа? Энэ мөчид хүрэл чи ганцаараа хохирогч нь уу? Өөрийнхөө алдааг мэдчихгүй юм аа. Би чиний энэ хэнэггүй зангаас бол салсан юм. Надаас бол сэтгэл чинь өвддөг гэсэн үү? Аа? Чи соо янхууд голох хэсэг нь над хамаагүй. Гэхдээ л миний санаа зовсон юм. Мэдчихвэн үү? Тийм дээ. Болцгоо. Ингэх юм болий. Чиний